бид асуудлаа ерөнцөд амьдарч байна. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар бидний эргэн ойрон дах хөхөс уггүй байдас оршин байдаг. Манай ерөн зүрвэрч хүчийн амьд үлдэж сул дорой усамж хэргийн хүмүүсийг хүчийн дийслэрээ хиндэсэгдэж ирсэн. Цаашид ч ийм байх болно. Зарим Христэд идэвхжид дэлхий ямар их завхарсан байгааг хараад дэлхийг аврах боломжгүй, Бурхан дэлхийг засахыг ч хүсдэггүй гэж дүгнэж хариу үйлс үзүүлдэг. Тэд харин Бурхан зөвхөн хүмүүсийг дэлхийгээс холдуулж мөнхөд ингэр амьдруулахад санаа явдаг гэж хэлдэг. Энэ үгсээр бас аврал гэдэг нь Бурханы дэлхийг идээх хүслийн нэг хэсэг болох ухаа биш. Учир нь дэлхий засашгүйгээр гимсэн зөвхөн мусагдахад сохиромжоо гэж үздэг. Гэвч судрын авралын үүхэн өвөөсөн чинь үүнээс өөр дүр зургийг харуулдаг. Энэ нь дэлхий яагаад ийм эмх замбраагүй байдалд орсныг айлбарлахаас гадна найдвар өгдөг. Учир нь эцэг хүү ариун сүнс хэрхэн дэлхийг эдгэж байгаа. Бурхан буйсийн үзөө ямар үзэсгэлэнтэй болохыг өгүүлдэг бөгөөд Библи бас эр үзэсгэлэнтний үг юм. Гэхдээ Библи бас мөн Бурхан бидний нэг бүрийг дэлхийг эдгэх өөрийн үзэсгэлэнтэнд оролцохыг өрч буй өгөх юм. Энэ секцээр би Вашингтоны улс соёлын их сургуулийн Библийн Йосеф Чесифийн хүрээнд бэлтгэсэн бөгөөд бид авралын үүхэн өгүүлсэнжийг ерөнхийдэн мөн дэлхийг эдгэх Бурханы үзэсгэлэнтийг онцлон овчхон ом 6-аар нь харж судлах болно. Одоо бид эвч байна. Бид Эфесээс нэгсэн. Эхэндээ Бурхан ингэр газрыг буйв. Библийн анхны ном болох Эфес номд Бурхан иргий эмгэг хүмүүсийг жаргалсан амьдруулах юм бол төгс ерөнцөг буйсан мухаа өгүүлдэг. Гэрээр эдийн буюу диваачн химих үзэсгэлэн цэцэрлэхийг буйж энд сайн муугийн мэдлэгийн мод болон амийн мод гэсэн хоёр модыг байрсуулсан. Гэхдээ энд зөвхөн цэцэрлэг доорх моддоос эсвэл зүйл өрнөж байсан. Энэ нь цэцүүсийн хөгжих нэгний хэлсэс болох ёстой байв. Энэ асар бодохдоо би Шандар Рихэрийн эдний уулс номоос их усламж авсан. Гэвээд энэ ном нь зөвхөн анхны буйсийн зорилгыг ирвцүүлэхэд өдийгүй бүхэл бүхэн Библийн өгүүлсэнжийг ойлгоход маш сайн ном юм. Тэрээр буйсийн ухаан ирвцүүлэхдээ ингэж бичсэн байдаг. Эхлээс нэгэр бүсэг Бурханы анхны өгс үсвсгөө энцүр ба өөрөөгөөжөр дүүрэн өгс зохион байгуулсан ерөнцийн ухаан өгүүлдэг. Энд чосоо ургамас амин бүр Бурханы зохион байгуулсан дагуу өөрийн гэсэн байр суурь байсан бөгөөд бүгд өөрийн орон зайд цэцгэлэн хөгжиж үржиж нийсэх сайн сайхны өлөө үйлчлэх боломжтой байв. Мөн биеийн нэгэр бүсийн бүтцээс бид энэхүү амар амуусан үр буйсээ хамран мошхон энцүрийг хадгалж байсан хүч нь Бүхний дээрх Яхвагийн ирэх мэдс байсныг харж болно. Тэгэхээр энэ гайхамшигт соёл сайн зохион байгуулсан нийгмийг бий болгох юм бол Бурхан иргий эмгэг хүмүүс хийх нэгэн үүрэг өгсөн. Тэрээр эдэнд хаад болон бахилчид чив үйлчлэх үүрэг өгсөн юм. Энэ нь эдний дэлхийд хайр хасамжаа захирагч байх, мөн ингэр газрыг холбох уриалах, өөрийг эсэрхийлж байна. Тэгвэл иргий эмгэг хүмүүсийг ингэр газрыг холбох үүргээ болгосон гэдэг нь яд юу гэсэн үг вэ? Энд дахин хэлэхэд Эфес номыг анхны үхэн орчинд нь Ирний ойролт орнодын уран зохиолын буйс гэдгээр нь ойлгох нь босой. Судлаачид Өөгчд Эфес номыг Ирний ойролт орнодын сүм байгуулах ухаан өгүүлсэх шиг бичигдсэн гэж онцолдог. Сүм гэдэг нь мэдээж ингэр газрын овсолцогцсон юм. Сүм бол хүм мөрөлхөн амьдардаг доод ерөнц ба Бурхан, ингэрийн эцнэр оршдог дээд ерөнцийн зааг хих хязгаар болдог. Би Ирний ойролт орнодын асарх зарим судалгаад буйсийн сайхныг дахин нэхүү номондоо босон бид бүгд одоо Кибор босноо номынхоо сүүлийн бүсэг нэгэн бичсэн. Гол санаа нь гэвэл бид буйсийн ухаан өгүүлсхийд анхны үхэн орчинд нь
Ирний ойрхот орнуудын уран зохиосын буйс гэдгээр нь ойшоол Бурхан эдийн цэцэрлэгийг буйсдээ өөрөө зориулсан сүм байгуулж байгаа нь тодорхой болдог. Мэдээж сүм гэдг нь бид өмнө нь хэлж байсанчлан энгэр газар хоёр овлцдог. Энэ ертөнц ба Бурхан энгэр ич нарын сүмслэг орчинг холбосон хязгаар болдог газар юм. Гэхдээ эдгээр хоёр орчинг холбохын мул сүмд юу байрлуулдаг вэ? Сүмд дүрс хөрөг байрлуулдаг. Тиймээс Бурхан дэлхийг өөрийн онцгой сүм болгон буйсны дараа эр сүмдээ өөрийн дүрсүүдийг байрлуулсан. Тэгээд Бурхан хэлсэн нь бидний дүр өрхөөр бидний адил хүн буй. Тэд дасаан цагаас энгэрийн шуу, мас бүх дэлхий, мөн дэлхий дээр мөлөвдөв бүх амьдыг захирав. Эндээд Бурхан хүнийг өөрийн дүрээр буйв. Бурханы дүрээр үүнийг буйж эргий, энэвээ болсон эднийг буйв. Бурханы дүр болсон эргий, энэвээ хүмүүс дэлхийд Бурханы захирлыг дамжуулж хэрэгжүүлэх үүргээ байв. Энэ нь Ирний ойрхот орнуудад сүмийн гол учир нь байсан. Ирний ойрхот орнууд болсон хуучин гэрээний судлаач Джон Моосон бичгтээ Ирний ойрхот орнуудын сүмийн үүрэг нь орчин үеийн Пройсын сүмүүд шиг хүмүүс цугларч мөрөвдөх газар байх нь гол биш юм гэжээ. Энэ бол бурхамсаг оршихуйд зориулсан газар, ариун орон зай. Энэ нь түүний гэр, гэхдээ үүнээс ч илүү чухал нь түүний өв байр удирдлагын өрөө юм. Бурхан сүмд амрах үедээ удирдлагыг гараа авч хаан ширээндээ засарч өөрийн жинхэнэ байр суурь зохих үрвээ хүсээн авч буйг илэрхийлдэг. Тиймээс Бурханы дүр болсон эргий, энэгээ хүмүүс эдийн цэцэрлэгийн сүм энгэр газрыг холбох ахилчийн үрвээ байв. Гэхдээ эдэнд бас хааны ноёрховчийн үүрэг өгөгдсөн байсан. Тэд буйвчийн хайр инэрлээ захиргааг буйс тусгаж дэлхий болон үүний андыг буйвч руу өргөх ёстой байв. Тэд олон хүүхдэд болж цэцэрлэх сүмийг хийлж бүх дэлхийг Бурханы онцгой гэр болгох ёстой байсан. Цаг хугацааны явцад буйвчийн хайр инэрлээ оршихуй бүх дэлхийг далайг ус бүрхдэг шиг бүрхэх байсан. Хэрвээ диваачим үргэлжилсэн бол бурхамсаг эргий эмгэгчүүдийн цэцгэлэн хөгжсөн соёл бий болох байсан. Энд дахин нэг удаа Сондраар хэрийн эдний уус номоос ишай. Энэ бол Адам, Ева хоёрын үхс ерөнц байсан. Зөвхөн жимс хэмжирний нагч биш харин бүхэл бүхэн хүн өрсгөн оюун ухаан буйс чадвараа дээд цэвэн хүрээс хөгжүүлж энцөр шудрав яс баяр баясгалнаа нэг буйв байв. Энд Адамын хөвгүүд Евийн охид Эцифээ хүсд амьдралыг сурч төгс хүчийн сүдэр хоо босгож буйж зохион буйж өргөжүүлэх байсан. Уучлаарай. Түүний хаанчсыг хамгаалсаа хүрээнд. Энэ бисын юрос юу вэ? Шунас хорсос аархасгүй иргэншил. Бохирдсгүй хөвчс дэвшил. Босгочгүй ишил. Та үүнийг өсөөлж чадах уу? Адам Ева хоёрын усан мөрөвчж буй гэр бүл дэлхийгээ судалж хөгжүүлэхэд нь шаардлагаа удирдамжийг өгдөг. Хүчийн амжилтад хүрэхдээ цус доройг хохироох шаардлагагүй ийм ертөнц. Энд засаглал нь ухаасаг шудрах, инэрэнгүй байх бөгөөд нөөц баясаг хангасан, дайн хэрэггүй, хамжис хязгааргүй, гоо үзэсгэлэн энцвэр хаан сайгүй байх байсан. Энэ бол Бурханы ус үзэвсгөө байсан Бурханы хүмүүс, Бурханы оршихуйн газар, Бурханы оршихуйд хам байх. Эхэрийн хэлсэн энэ санаа бонцсон эмдүүлэхэн чухал ясангуяа өнөөгийн соёлын нөхцөлд зарим Христэд иргэгчид иргэншсийг муу муухай зүйл мээр ярьж Бурхан бидний бүргэж бүдүүлсэг анхны байгальд амьдруулахыг хүссэн юм шиг ойлгож байгаа энэ үед иргэншсийг муу муухай холбож ойлгох нь гай сумжаа. Учир нь бидний иргэншсийн уршлаг дараагийн үйл явдлаар сэвсэн юм. Та бүхэн дараа нь юу болсон гэдгийг мэдэж байгаа биз дээ. Тэгээд бидэнд уруугаас дуусгааргүй байдал нүбис ухас бий болсон. Бурхан Адам Ева хоёрт цэцэрлэгт ороос нэг модны жимсийг идэж босохгүй гэж хэлсэн. Энэ сайн муугийн мэдлэгийн мод байсан.
Чөөр эдний буруу аж эд бурхан дуусваргүй хандахад нүгээс хүний амьдралд орж ирсэн бөгөөд өхөөс эцсэн цөлсөв ирсэн. Адам Йоо хоёр эдийн цэцэрлэхээс хөөгдсөн. Тэднийг цэсүүд газар руу явуулсан. Ингээд бурханы өгс ерөнц буруу зам руу орсон. Энэ нь олон зүйлд хүргэсэн. Энэ нь шүн яхад хүргэсэн. Эмт хэвхэн айлбарсныг харцгаая. Хүний завсамдын шалгаан нь зүгээр л хүмүүс бурханы яс сурхууны хойсыг зөрчиж, өөрсдийн дүрээр буй өвчийг гомдоож доромжилсан явдал биш юм. Гэхдээ ийм нь бас үнэн. Хойс зөрчих нь Есүс нацсан өвчний шинж эмдэн юм. Яс сурхуун чухалч энэ нь бүх уух биш. Буйсийн доор босон дээр хариуцлах их мэдэс дуудагдсан. Хүмүүс өөрсдийн үүргээ эсрэгээр нь эргүүлж буйсийн доор хүч их мэдчүүн биширч үнэнч байхаа эсэрхийлсэн. Үүнийг шүэн ахих гэж нэрлэдэг. Үр дүнд нь боочсоос эцсэн нөхөс ирдэг. Ингэснээр бид хүмүүс өөрсдийн үүргээсээ агалцсанаар бурхамсаг бос хүн бос хүчнүүдэд их мэдэс засвсаа шилжүүлсэн бөгөөд эдгээр нь хянсгүйгээр дураараа авилсаж хүний амьдралыг сүүгэж үзэсгсэн буйсыг барсаж бурханы ерөнцийг ам босгохыг хичээж байна. Энд Адам Йоо хоёр цэцэрлэхээс хөөгдөж буй дүрсэлсэн нэгэн икон байна. Тэд бурханы өмнөөс хөөгдсөн энэ дуусваргүй байдлын улмаас бөгөөд энэ айлбарснаар энэ нь үндсэндээ шүэн яхах явдал юм. Тэд цэцэрлэгийн диваажингаас зүсэгдэж гарсан. Хамгийн бунигай нь эд бурханы оршихугаас зүсэгдсэн. Тэгээд бурхан амийн модны хаалгыг хаасан. Тэрээр эдний хаалгыг хаасан. Гэсэн ч найдвар бүрэн алга босоогүй. Тэдний урт зүсэл ихийн өмнө бурхан имгээд онцгой амсаас өгсөн. Тэрээр үүний үр удам дундаас нэг нь хоормөсөвчийн осгоод няцлах болно гэж хэлсэн. Мога эдний буруу асан чөврийг нэгэн өдөр Йовын хүүхдүүдийн нэг нь няцалж ясах болно. Бурханы оршихуй босом амийн модноос алсагдсан иргий эмгий хүмүүс өхөж ихэлсэн. Газар хүн үргэлжний захиргаанд эсэргүүцэн босож үер газар хөдсөс өвчим өсвсөн авчирсан. Хорон муу зөөсгүний өмнө нь эзэмшиж байсан эрх мэдлийг булан авсан. Хайрт даруй зан инэрэс оронд хүмүүсийн дунд үзэн ядас бартамнас хэрцфээсэс хүчээ болсон. Хамгийн гонигай нь хүмүүс цэцэрлэг хам алхаж ярилцдаг байсан буйвчифэ ойр доон мошхог алдсан. Хүний гэр бүл зовж шанаж байхдаа бурханы амлсыг санаж хоормөсөвчийн савраас аврагдана гэж найдаж байна. Адамын гэр бүл бурхан өөрийн буйсүүдээ хам алхаж ярилцдаг байсан эр үзэсгсэн цэцэрлэгийг хизээч марсангүй. Мөн нэмгээд өгсөн амлсыг үүний үр удам нэгэн өдөр хоормөсөвчийн хүчийг эвдэн гэдгийг ч марсангүй. Гэсэн ч диваачингийн хаалга хаасаа хിവэр үлдсэн. Одоо Библийн үсгсэн хэсэг нь бурхан бүхнийг зөв босгох үг юм. Тэр хэрхэн бүхнийг зөв босгодог вэ? Бичээс нь бурхан дэсийг хэрхэн дахин сэргээж өөрийн ард түмэн анхны үүргээ дахин биелүүлэх боломжийг олгож буй ухаан өгүүлдэг. Тодорхой бос дэсийг харгалзан хамгаалах бурханы өмнөөс хаад банхилчид шив үйлчлэх үүргээ. Бурхан бүхнийг зөв босгох энэ үхийн нэг хэсэг босгох нь Авраам болсон үүний гэр бүлийг гэрээ байгуулж Авраамд үүний үр удам дамжуулсан дэлхийн бүх үндэстнүүдийг эзэлсэн гэж амласан. Эм гэр бүлээр дамжуулсан хожим Израиль гэж нэрлэгдэх болсон энэ ард түмнэр дамжуулсан бурхан дэлхийд зориулсан анхны зорилгоо дахин сануулж айлбарлсан. Тиймээс Авраамаа байгуулсан бурханы тэрийн нэг асаараа дэлхийг аврах бурханы ажиллагаа болж хуурсан юм. Энэ гэр бүлийн анхны өвгдөөс болох Авраам, Исаак, Яков, Йосеф зэрэг хүмүүсийг ирний эцгүүд гэж нэрлэдэг байр.
Бурхан эртний эцгүүдэд амласан газар өгөхөө амласан бөгөөд энэ амласан газар нь Бурханы өсвөлгөөний бисрийн эмдэг болж эдийн цэцэрлэг шиг дэлхий даяар өөрийн оршихуйг мэдрүүлэх гэсэн Бурханы зорилгыг эсэрхийлсэн эмдэг Иесусэгч болсон юм. Энэ нь дасааг ус бүртгэх шиг дэлхийг бүрэн хамрах ёстой байв. Гэвч эд амласан газраа амьдрахын оронд харин Израилийн ард өмнө хүүхдүүд боочсын хүнд үед дахин орсон юм. Тэд Египет бараг авцуучис боос байсан. Мосегийн өдөр цавдаар боочсаас чөлөөлөгдсөн үйл явдал нь гарас гэж нэрлэгддэг бөгөөд энэ нь Библиэд ухаан үйл явдлуудыг өгүүлдэг номын нэрч мөн юм. Энэ гарас нь Бурхан бүх хүн бүрсний нүгсийн боочсаас чөлөөлөх гэсэн зорилгын бисрийн эмдэг болсон. Ихэвчлэн Бурханы хүмүүс гарасыг иргэн дурсаж, үүнийг Бурхан бүх дэлхийг үхээс нүгээс мэгсэгчийн боочсаас аврах гэсэн агуу зорилгын чухал бисрийн эмдэг гэж үздэг байна. Эцэвээ энэ нь эдний хувьд маш гүн гүнзгий уугуучраа байсан юм. Гэхдээ анхандаа гарас гэдэг нь боочсаас бүрэн чөлөөлөгдөж, Бурхан Авраам болон үүний өв дээдэс нь амласан эрхүү амласан газар суу буцаж очих чухал явдал байсан. Гэвч гарсын үед Бурханы хүмүүс амлсан нугаа орохоос өмнө нэгдүгээр Бурханы оршихуйг дахин сэргээх хэрэг байсан. Хоёрдугаар эд Бурханы хүмүүс хэрхэн амьдрах ёсойг заалгах шаардлагатай байв. Тэгээд эхний зорилгыг буюу Бурхан оршихуйгаа сэргээхийн тулд тэр эдэнд майхан буюу зөөрийн сүмийг өгсөн. Энэ нь эд хаашаа ч явсан авч явдаг Бурхан хам байсан базар юм. Бурхан ирж эр майханд оршин суусан. Ингэснээр энэ нь эдийн цэцэрлэгийг дахин сэргээсний айдас болсон. Тэнд Бурхан хүнээ хам ашгаж эрсдэв байсан. Мөн Бурханы ард өмнө хэрхэн амьдрахыг заах юм бол тэр эдэнд хойс өгсөн. Мосед Бурхан хойсыг илчилсэн бөгөөд энэхүү ариун хойсийн ихийх нь Бурханы оршихуй майханд хэрхэн зохицуулагдах, мөн дараа нь эд амлсан нова орсны дараа барих байнгын сүмд хэрхэн хэрэгжих ухаан байсан. Энэхүү хойс нь ард өмнө амьдралыг зохицуулах чухал үүрэг байна. Тэдний цус гинүүчсэн хугацаа дуусаж Египээс гарсан явдал өгсгöd эд амлсан нов руугаа шууд орж чадаагүй. Учир нь Бурхан Авраамд амласан эр газар аль хэдийн Бурханы дайснуудын гар орсон байсан. Тиймээс ихсээд эдгээр газрыг байстан дагуулах хэрэгэ болсон. Энэ бос байстан дагуулсан үе байсан. Харин дараа нь эд бүгд амлсан нов орсны дараа Бурхан Давидын дор хаан улсыг байгуулж дахин өөрийн оршихуйг бүх дэлхийд үгээх хэрэгсэл болгосон. Гэвч Бурханы хүмүүс дуусгаргүй байсан бол эд дараас нь хэд хэдэн цүсэг явсан. Нэг цүлхийн дараа нөгөө нь үргэлжилсэн. Тэдний хувьд хүний гол асуудал одоо шүэн яхах явдал болсон гэдгийг санаарай. Тиймээс Бурханы хүмүүс шүэн яхаж буйсийн зүйлсийг Бурханаас исүүшвэх үед үр дүнд нь Бурханы оршихуй эднээс холдож Бурхан эдэнд өгсөн амлсан нугаас өөрөөр хэлбэл амлсан нугаас идвөөгдөн барсан. Ядаж хатам Йоан 2 хаатын цэцэрлэгээс хөөгдсөний айдас. Тэгэхээр зүсэг оршихуй ба зүсгийн энэ загвар дахин давагддаг. Энэ зүсгийн үед Бурхан иш үзүүлэгчдийг эсгэж хаан улсыг дахин сэргээж Авраамд өгсөн амлсаа биелүүлэх цаг үеийн ухаан хийсүүлсэн. Иш үзүүлэгчид Израилийн Бурхан шин гэрээ байгуулж бүх дэлхийг захирах цаг үеийн ухаан ирсэн. Иш үзүүлэгчид Бурхан өөрийн ард түмнээ уучлах цаг үеийн ухаан, үүний үр дүнд түүний оршихуй дахин ирэх ухаан ирсэн. Тэд хоёр дахь гарцын ухаан, энэ нь нүгсээс аврагдах, мөн үргэлжилсэн боочсаас чөлөөлөгдөх ухаан ирсэн. Зөвхөн Бурханы оршихуй нов руу буцаж очих биш, харин жинхэнэ шүсэг буцаж очих ухаан юм. Өөрөөр хэлбэл хаад босон нахилчид шиг үүргээ биелүүлэх ухаан, эрхүү дуудлагын дийлэлт хүрэх ухаан. Өгөхөөс өөрөөс нь ч гарч гарах ухаан.
Эцэст мэд Бурхан дэлхийг итгэх цаг үеийн ухаан ярьсан. Бурхан шинэ ингэр, шинэ дэлхийг авчих ир үед. Тэгтээ иш үзүүлэгчид энэ бүхэн удаан хугацааны дараа биесийг харсан. Иш үзүүлэгчдийн нэв болох Даниэс олон араан хаан улсуудын ухаан дэлхийг захирч Бурханы ард түмнийг дарсах мөн хаан улсууд ээлж дараасан гарч ирэх ухаан ярьсан бөгөөд эцэст нь Нибээр амсаас биесэх болсон гэжээ. Одоо өмнөд овод зүсхөөс эцэст нь буцаж ирсэн ч эд Нинефе дараа нэгэн нэф мэдст эзэгцээр байв. Бурхан ард өмнөдөө заримыг амсан нов нь буцаа авчирсан ч өөрөө гэрээ иргэн ирээгүй. Тиймээс эд гадаадын эрх мэдэст эзэгдсэн хിവэр харин Бурхан сүмдээ иргэн ирээгүй. Дэлхий эрсэлсэн хിവэр байшаа. Хүмүүс үхсээр хотод Бурхан шүүнүүд нэгнийхээ дараа нэгэн араан хаан улсаар дамжин ноёрхсоор байв. Давидын хаан ширээ хоосон хിവэр байсан гол Давидын хаан улсын амсаас Авраамаар дамжуулсан бүх дэлхий өрөөс хүрнэсэн амсаас Бисебүмээ санагдаж байв. Хамгийн бос нь амийн мод руу орох хаасаа хിവэр үлдсэн. Эдмийн цэцэрлэг хөршгүй хിവэр байшаа. Тэгэхээр Авраамын үр удам дахин ногоо амьдарч байсан ч энэ нь Египет байсан үе шигэс байсан. Тэд хоёр дахь гар басга, эцсийн гар басга зөвхөн боочсоос өдийгүй нүгэл ба өгсөөс чөлөөлөгдөх эцсийн гар басгын амлсыг санаж байв. Эсвэл шүүнүүдэд боочлогдох жинхэнэ боочсоос чөлөөлөгдөх ухаан. Тэгэхээр дахин жисгэд Бурханы ард өмнө эсвэл зарим нь Нова иргэн ирсэн ч хоёр дахь гар басга болсон Бурханы уучлалын шин гэрээ, Бурханы дахин сэргсэн бошхон хамсаас холмыг санагдаж байв. Гэвч ирүү идүүг мах бод болж бидний дунд оршин суусан. Бурхан өөрөө ерөнцөд Бурханы адилсавдсан бүсгүй Мариагийн хэвлэгээр дамжин орж ирсэн нь өөрийн буйсүүдээ дэлхийн амьдралыг хуваалцахын улд байсан. Мария хоёр дахь Йоашиг дэлхий ба Ингрийн цаг дээр хис хязгаар байв. Түүгээр дамжуулсан Бурхан дэлхийд ирж бидний дунд оршин суусан нь ягс бид олон жилийн өмнө эдмийн цэцэрлэг түүний оршихуйг итгэж байсан шиг байсан. Бурхан өөрөө жаахан хүүхэд болсон бүсэж дараа нь насанд хүрэхдээ Бурханы хаан чисийг зарласан. Иесус өөрийн гайхамшгуудынхаа усламжаагаар Адамын дэлхий дээр ирэх мэт сэтгэх үрлийг биелүүлсэн. Тэрээр Адамын алдсан дэлхийн ирэх мэдсийг буцаан авч үүнийг гайхамшгуудынхаа усламжаагаар харуулсан. Тэр өөрийн биеэр ингэр ба дэлхийг холбох хүний үргийг биелүүлсэн. Бурхан хүн болж өрснөөр ингэр ба дэлхийг холбосон. Энэ нь эдийн цэцэрлэг Бурхан ирээ энэврийн хүмүүсийг бүэхдээ анхнаасаа зорьсон зорилго байсан юм. Түүний өөрийгөө золиослсон мөхөс амьсаас мөн ингэр хальсаар дамжуулсан энэ ухаа бид энэ хичээс дээр дэлгэрэнгүй судлах болно. Эрээс хоёр дахь гарсыг бий болгосон. Энэ нь зөвхөн гадаад болсон улс төрийн боочсоос чөлөөлөгдөх үдий биш, харин нүгэл ба өгсөөс өөрөөс нь чөлөөлөгдөх гарс байсан юм. Энэ нь Бурханы хаан чисийг ихсүүлсэн. Бурханы хаан чис нь чуулганаар дамжин үргэлжилдэг. Чуулганд Пенекосын өдөр хүч чагс өгөгдсөн бөгөөд Пенекосын өдөр чуулганд хаан чисийн мэдээг дэлхийн өнцөг болон бүр хүргэх хүч чадал өгөгдсөн. Ингэснээр Иесусийн ихсүүлсэн ажлыг үргэлжлүүлэх боломжтой болсон. Хаан чисийн мэдээ дэлхийд даяар ахсаар өссөөр байгаа бөгөөд энэ нь эдгээрээс найдвар авчирсаар байна. Энэ нь Христийн дахин ирэл хүрээс Бурханы хаан чисээс бүрэн өгсөв эр мөч хүрээс үргэлжилсэн. Тэгээд эцсийн шүүс болно.
Тэгэхээр аврасын хүүхэн өвөөсөн чинь Иесусийн амьсаар дуустдаггүй. Энэ нь Христийн хаанчлал тэр дахин ирэхэд бүрэн мөхсдөг. Энэ ирээдүйн найдвар нь бидний Исхасал гэж нэрлэдэг. Эцсийн зүйлсийн ухаал судалдаг шашны салбарын гол анхаарал юм. Энэ нь Христ алдар суугаар дахин ирэхэд юу болохыг судалдаг. Гэхдээ бид зүгээр сууж хүсээдэд байгаа юм биш. Одоо бид бүгдээрээ Авраамийн дэр бүлд нэгдэж дэлхийг эдгэх үйлсэд оролцож чадна. Бид Бурханы дэлхийг эдгэх хүслийн нэг хэсэг байж чадна. Санаж байна уу? Би ихэнд нь хэлсэн Бурхан хүмүүсийг аваад явахад санаа авдаггүй. Тэр хүмүүсийг зүгээр л диваачнд аваачхад санаа авдаггүй. Тэр хүмүүсийг дэлхийг эдгэх үйлсийн нэг хэсэг болгоход санаа авдаг бөгөөд энэ нь одоо бидний амьдралд ч байж болно. Эсвэл бид амьсны дараа ирээдүйд ч байж болно. Тэр бид бүгдийг энэ шинэ буйсийн нэг хэсэг болохыг урьж байгаа бөгөөд энэ нь Бурханы хаанчлалыг дэлхийд эргүүлсэн авчрах үйл явц юм. Мөн бид энэ бүхэн тэр дахин ирэхэд бүрэн дүүрэн бишийг мэддэг. Гэхдээ ир хүрээсээ бид түүний өсөө буйж чадна. Бид Бурханы хаанчлалыг байгуулж байгаа юм биш, харин түүний хаанчлалын өсөө буйж байгаа юм. Тэгвэл энэ нь ямар харагддаг вэ? Энэ нь хүмүүс буйвч биегээ ямаатай зохицсан амьдарч хифэлж чадна гэсэн үг. Одоо бид бүх дэлхийг Бурханы онцгой газар нөөг болгож хифэлж чадна. Дэлхийн бүх үндэснүүд игээс даруй зан хайр энэрсээр дамжуулсан Бурханы хаанчлалд аврагдаж чадна. Гэхдээ энэ нь хормон миний буурс болсон. Энэ нь манай эртний дайсан Адам Ява хоёрт цэцэрлэг үзэгдсэн могоог уурс болсон. Тэрээр Бурхан хүн дэлхийн хаан болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс авалдсан. Тэгээд эцсийн араан хаан улс мөхөж байх үед Ром улс иш үзүүлэгч Даниэсийн харсан эцсийн араан хаан улс байсан. Тэгээд энэ үед Ром мөхөж байх үед хормон нэгэн Бурханы бүх хүмүүсийг усахыг оролдсон. Христэд игэвчдийн эсрэг асарыг хавчил яр шивэл өрнөсөн. Гэвч эцэст нь Ромын эзэн хаан Бурхан хүнийг хүлээн зөвшөөрсөн. Ромын эзэн хаан эзэн хаан Консумын Авраамын Бурхан бол орчсон ертөнцийн хаан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэр цагаас хойш улам олон хаан улсууд, улам олон ховд, улам олон осгод, улам олон гэр бүлүүд Иесус хааны өмнө үлдэв сүгдэж ирсэн. Ингээд аажмаар Тэнгэрийн хаанчлал дэлхийг дүүргэж ихэлсэн. Энэ үйл явдал өрнөхийн хэрээр улам олон хүн хайр инэрэс даруй зангийн ухаал сургаалыг сурч байна. Энэс диваачнд эрвэн очив цорын банц зам юм. Мөн одоо дэлхий ба эндрийн зааг болсон ариун сүмээр дамжуулсан Бурхан энэ дэлхийг бүрэн эвгэж ихэлсэн. Эгцэгав энэ нь Бурханы агуу хайр болсон хүчийг эсэж байна. Өмнө нь дурдсанчлан Бурхан хүн дахин ирж бүх хүмүүсээ өгсөөс амьсуулсан гэж амласан. Тэгээд ирээр дэлхийг бүрэн эдгэж дуусгах болно. Тэр дахин ирэхдээ бүх дэлхийг үзэсгэлэн цэцэрлэг хоо болсон хөргөн. Тэгээд ингэр дэлхийн нэгдсэн нэр амсаас эдэн цэцэрлэгт авах байсан нэр амсаас бишээ олох болно. Буйвчи хайр дүүрэн мошхой дасаг бүрхсэн бус шиг дэлхийг бүрэн эзлэнэ. Энэ агуу үс аль хэдийн ихэлсэн бөгөөд Бурхан бид бүхнийг энэ ажилд оролцохыг гүйж байна. Бурхан өнөөдөр нарыг дэлхийг нэг нэгээр нь шинчилж сэргээхийн улд хийж буй энэхүү агуу ажлынхаа нийт хэсэг байхыг уриалж байна. Вашингтоны өвийн их сургуульд бидний хичээлээр авч үзэх зарим Майрасын асаа шувууны нүдээр амсан харуулсан энэхүү ГСС-ийн мөнхийн амийг сонссонд баярлалаа. Эцэг хүү ариун сүнсний нэрээр
Амин.